Би 29 настай. 2-7 хоногийн дараа 30 хүрнэ. Өмнө нь би энэ насан дээрээ өөрийнхөө амьдралын бүх зүйлсийг тодорхой болгочихсон байна гэж боддог байлаа. Ажил мэргэжил, хайр дурлалын харилцаа, магадгүй бүр гэр бүл гэдэл энэ бүгдтэй болсон цагт л амьдрал маань эцэстээ бүрэн гүйцэд болно гэж боддог байж. Гэхдээ 29 наснд хүрээд би огт өөр зүйлийг ойлгосон. Амьдралынхаа зарим хэсгийг би тодорхой болгож чаджээ. Жишээ нь өөрөөрөө бахархах хойц карьертай, амьдралаа зохицуулж чаддаг, өөртөө ихтгэлтэй болсон байна. Гэхдээ би хараахан амьдралынхаа бүх зүйлийг тодорхой болгож амжаагүй байна. Жишээ нь хайр дурлал, гэр бүл зохиох гэх мэт. Яг үнэндээ энэ нь хэвийн зүйл. Амьдралыг нэг дор бүхлээр нь тодорхойлох шаардлагагүй. Амьдрал гэдэг бол нэг удаа тодорхойлоод дуусчихдаг зүйл биш. Амьдрал гэдэг бол тасралтгүй бүтээж, хөгжүүлж байдаг зүйл. Үнэн дээр энэ ойлголт нь миний бүхнийг харах өнцгийг өөрчилсөн. Би өмнө нь бүх зүйлээс хоцорчихъя гэж санаа зовдог байж. Бүх хүн амжилттай урагшилж байхад би л нэг газараа зогсоод байгаа мэт. Найзууд үерхэд л, хүмүүс аялаад л, надаас бусад бүх хүмүүс ирээдүйдээ ихтгэлтэй мэт санагддаг байжээ. Гэхдээ би тийм байгаагүй. Хэрвээ би бүх зүйлээ хурдан тодорхой болгож чадахгүй бол үүрт хоцорч магадгүй гэж айдаг байсан. Гэхдээ одоо 29 наснда би өөртөө ямар ч хэрэггүй дарамт учруулж байсан гэдгээ ойлгож байна. Амьдралд ганцхан цагийн хуваар гэж байхгүй. Амьдралд зөв хурдч гэж байхгүй. Амьдрал яг төлөвсний дагуу явахгүй байна гэдэг нь бүтлгүүтэж байна гэсэн үг биш. 29 настай байхын надад өгсөн хамгийн том зүйлсийн нэг бол баталгаа. 3 жилийн өмнө би Монголоос Австрали руу нүүсэн. Таних хүнгүй, мэдэх юмгүйгээр амьдралаа шинээр босгохоор ирсэн. Яг үнэндээ би ганцаараа энэ улсад амьдарч чадах хэсэгтээ, амжилттай байж чадах хэсэгтээ эргэлзэж бас айж байсан. Гэхдээ би чадсан. Би бүгдийг тгээс эхэлсэн. Одоо би өөрийнхөө бахархдаг амьдралаар амьдарч байна. Энэ үйл явдал миний дотор байдаг зүйлсийг өөрчилсөн. Өмнө нь давж чадахгүй гэж бодож байсан зүйлсийг ч би даван тулж чадна гэдгийг харуулсан. Хэрвээ амьдрал намайг дахин шинээр эхлэхийг шаардвал би чадна гэдгээ маш сайн мэдэж байна. Мөн амьдралынхаа зарим хэсэгт тогтвортой, бахархалтай ч, зарим хэсэгт нь асуултын тэмдэгтэй, тодорхойгүй байдалтай байж болохыг ч харуулсан. Ийм их итгэл, өөртөө итгэх мэдрэмжийг би 20 наснда огт мэдэрч байгаагүй. 29 настай байх нь миний өөрийгөө харах өнцгийг өөрчилсөн. 20 настай байхдаа би өөрийгөө байнга бусадтай харьцуулдаг байлаа. Миний бие, миний царай, миний амьдрал, миний амжилт гэдэл би сэвхээ арилгахгүй л бол хөөрхөн охин болохгүй. Би бүх алдаагаа засахгүй л бол хангалттай сайн биш гэж боддог байлаа. Мөн би өөрийнхөө алдаануудыг үзэн ядаж гаргасан шийдвэрүүддээ харамсдаг байж. Гэхдээ 29 нас хүрээд доторх сэтгэл минь нэг л зөөлөн болчихсон. Би өөрийгөө түүс гэж мэдэрдэггүй ч би өөрийгөө байгаагаар нь хүлээн авч чаддаг болсон. Би өөрийгөө сэвхтэй чигээр нь толинд харж нэг ч шүмжлэхгүйгээр энэ бол би гэж боддог. Өнгөрсөн алдаагаа эргэж харж энэ л өнөөдрийн намайг бүтээсэн гэж талархдаг. 29 нас гэдэг өдөр бүр өөрийгөө төгс харьлах тухай биш. Гэхдээ эцэст нь өөртөөгөө тэмцэлдэхгүй байх тухай юм байна. Үнэндээ энэ нь эрх чөлөө мэд мэдрэгддэг. 29 наснд хүрээд ойлгосон бас нэгэн зүйл бол гэр бүлийн үн цэн. Би Монголд ээж автайгаа амьдардаг байхдаа тэдэнтэй хамт байгаа цагаа үнэлдэггүй байж. Энэ цаг хугацаа зүгээр л нэг байнга байж ах зүйл мэт санагддаг байжээ. Гэтэл одоо би ээж автайгаа жилдээ хэдхэн өдөр л хамт байдаг. Тиймээс ч надад энэ цаг хугацаа үнэхээр үн цэнтэй санагддаг болж. Заримдаа бидэнд байсан зүйлс байхгүй болохоор л үн цэнийг нь мэдэрдэг шүү дээ. Үнэн дээр би гадаадад амьдарснараа гэр бүл гэдэг надад ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгуулсанд талархдаг. 29 нас надад би үүнийг гэрд мэдсэн ч болоосой гэж бодогдохуйц нэг зүйлийг зааж өгсөн. Бид өөрийгөө олдоггүй. Бид өөрийгөө бүтээдэг. 20 настайдаа би өөрийгөө олох гэж маш олон зүйлсийг хийдэг байлаа. Олон зүйл туршиж, хийж үзвэл нэг л өдөр би өөрийнхөө хэн болохыг олж мэднэ гэж боддог байж. Гэвч одоо би ойлгож байна. Хүн өөрийнхөө хийсэн сонголт, алдаа, туршлагаараа өөрийгөө бүтээдэг. 29 дэх ойлгосон бас нэг зүйл нь
Байгаадаа талархаж сурах нь өсөж дэвшиж хөгжихгүй байна гэсэн үг огт биш гэдгийг ойлголоо. Би одоо хаана хэрхэн амьдарч байгаа, өөрийнхөө эрүүл мэнд, карьер, надад олддог боломжууд гэд бүгдд нь талархаж бас баярлаж байна. Гэхдээ бас би дахиад өөр зүйлсийг хүсэж, тэмүүлж байна. Илүү сайн сайхан бүхний төлөө зорж байна. Талархал ба тэмүүлэл хоёр нэгэн зэрэг оршиж чадна. Чи өөрийнхөө амьдралын зарим нэгэн хэсгээр нь бахархангаа нөгөө хэсгийг нь дөнгөж эхлүүлж, судалж, суралцаж байж ч болно. Заримдаа 29 настай байх нь үнэхээр чимээгүй амар амгалан байдаг. Нам гүм, онцгийн адал явдал байхгүй. Би одоо ч гэсэн өөрийнхөө ирээдүйд болмоор байдаг хүн шигэ болохоор явж байгаа гэдгээ мэдэх нь 50 мэдрэмж төрүүлдэг. Хэрвээ чи одоо 20-од насн дээрээ явж байгаа, эсвэл удахгүй 30 хүрэх гэж байгаа бол чи бүхнийг яг одоо шийдэж тодорхой болгох шаардлагагүй. Мөн төгс амьдралыг хүсээд хэрэггүй. Угаасаа төгс амьдрал гэж байх ч боломжгүй. Чамд бүх юм байгаа ч санаа зовоох нэг асуудал дандаа л гарч ирж байдаг. 29 настай байна гэдг нь өөртөө итгэхэд, алдаанаасаа суралцахад, өөрийн амьдралаа алхам-алхамаар бүтээхэд оршдог. Эцэс нь үүнийг ойлгоход нэгэн төрлийн эрх чөлөө мэдрэгддэг. Би 29 настай. Амьдралынхаа зарим хэсгийг би тодорхой болгосон ч хараахан бүгдийг нь тодорхой болгож амжаагүй байна. Гэхдээ би өөртөө бас өөрийнхөө ирээдүйд өмнөхөөсөө илүү итгэлтэй болсон. Магадгүй энэ л 29 насны жинхэнэ утга учир бололтой.